За танд 2 сарын 6-ны өдрийн мэндийг хүргэе. 2 дугаар сарын хамгийн эхний хөрөнгөний зах зээлийн 7 хоногийн тойм мэдээлэл ингээд эхлэж байна. За дагагч маань 2000 орчим болж байгаа. Тэгэхээр иймэрхүү бичлэг үнэхээр хэрэгтэй гэж үзэх юм бол та лайк дараад комент бичиж өгөөрэй. Эсрэг тохиолдолд бол энэ бичлэгээ болоод за танд арай өөр төрлийн бичлэг хийдэг юм уу гэж бодож байгаа шүү. За хэд хэдэн мэдээлэл байна. Нэмэх нь 2 компани Монголын хөрөнгийн бирж, за нэг нь Төрийн банк гэсэн 2 компани тайлантай товчхон танилцъя. Ер нь бол 4-5 компани санхүүгийн тайлангаа хөрөнгийн биржийн сайтад нээлттэй байршуулсан. Энэ жилийн хувьд бол нэлээд оройтч байна. За өмнөх жилүүдэд бол өдөө ихэд нэлээд олон компаниудын тайлангууд гарцсан. Тэр байтугай ногдол шиг арай өөр төрлийн бичлэг мэдээлэлч нийтэд мэдээлэгдсэн байдаг. За нэг ганц хоёрхан компани, сүүг компани, мандал даатгал их мэт энэ компаниуд л мөн ногдол ашигын талаарх мэдээллийг танилцуулсан байгаа. За үйл явдлын томьёосоо эхлэвэл Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас маань шинчлэгдсэн. 2 сарын 2-ны өдөр шинчлэгдсэн. За надад бол таалагдаагүй. Мэдээлэлч нийтэд мэдээлэл өмнөх хувилбар нь бол арай илүү тохиромжтой байсан. За жишээлбэл энэ хувьцааны мэдээлэл урсдаг хэсэг маань энэ сайтынхаа ингээд гол хэсэгт ч байх шиг те. Энэ нь бол дээд хэсэгтээ байгаад хөдөлгөөнгүй юм байдлаар уг нь байж болохоор. За дараагийн мэдээлэл нь болохоор үн цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг за сард нэг удаа ингэ зохион байгуулад байгаа. За Зангиатай хамтраад энийг бас юм онлайн хэлбэрт шилжүүлсэн. За ерөнхийдөө энэ сургалтууд маань 28, 29, 30-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм байна. Сэдвийн хувьд хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, хувь хүний санхүү, за хувьцаа, бонд, брокер дийлэр үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төрөл, финтек, крипто валют. За иймэрхүү сэдвийн хүрээнд болдго юм байна. Ингээ 3 өдөр үргэлжилдэг юм байна. Биржээс зохион байгуулж байгаа. Энд чинь бас нэг төлбөртөө 200 мянга орчим байдаг ч үлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дугаар сургуулийн ахлагангийн сурагчид биржийн үйл ажиллагаатай танилцсан байна. За ерөнхийдөө бол биржийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах иймэрхүү арга хэмжээнүүд бол сүүлийн 1-2 жилд бол маш сайн зохион байгуулагдаж байгаа. Баруун, төв, зүүн аймагуудад очиж ийм нээлттэй өдөрлгүүд зохион байгуулагдаж байсан. За мандал даатгал компани 25 оныхаа цэвэр ашигаас ногдол ашиг хуваарлахаар шийдвэрлсэн байна. 2 сарын 3-ны өдөр гарсан мэдээлэл байна. За ингэхдээ бол нэг хувьцаанд 14.7 төгрөг хуваарлахаар шийдсэн байна. Нийт 8.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах юм байна. За баг хамгийн анх ногдол ашиг тараах тухай гаргасан компани болж тарлаа. За ингэхдээ 3 сарын 31-ний дотор үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дансанд байршуулах юм байна. За бүртгэлийн өдөр нь болохоор хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлын бүртгэлийн өдөр нь байх юм байна. Мөн сүүг компани ногдол ашиг хуваарлах тухай шийдвэрээ гаргасан байна. За нэг ч хувьцаанд бол 5 төгрөг хуваарлахаар шийдвэрлсэн байна. За гэхдээ сүүг компани жилд 2 удаа ногдол ашиг тараадаг. Энэ нь тэгэхээр 25 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашигаасаа нэг ч хувьцаанд 5 төгрөг нийт 1.7 тэрбум төгрөг ногдол ашиг тараахаар шийдвэрлсэн байна. За энэ тогтоол нь харагдаж байна. За 4-5 компани санхүүгийн тайлан гарсан. Эндээс Монголын хөрөнгийн бирж компани за аудитлагдаагүй тайлан, мөн Төрийн банкны аудитлагдаагүй тайлан энийг товчхон хараад үзье. За санхүүгийн тайлангийн нүүр байж байна. Батламж мэдэгдэл нь байж байна. За уг тайланг бэлтгэсэн захирал ерөнхий нэгтлэн бодогч нар гарын үсгээ зураад хамгаад арсан байж байна. За нэгдүгээр тайлан санхүүгийн байдлын тайлан. Мөнгө өрөнгө оныхонд 816 сая байсан бол 1.2 тэрбум болж өссөн байна. Зөөр материал хэмжээгээр хэлбэлцэл үзүүлсэн. За бусад санхүүгийн өрөнгө 50 тэрбум гэж байх юм. За бусад авлага 2 тэрбум байсан бол 3 тэрбум болж өссөн байна. Дансны авлага 937 саяас 1.5 тэрбум болж өссөн байна. За үндсэн өрөнгө 7.3-аас 8.4 тэрбум болж 1 тэрбум гарнаар өссөн байна. За бие тус өрөнгө бол буурсан байна. Магадгүй хорогдуул гараа буурсан болов уу. За дансны өглөг 91 саяас 400 сая төгрөг болж өссөн. Татварын өр 235 саяас 560 сая болж өссөн. За ингээд нийт төр төлбөр бол 770 саяас 1.2 тэрбум болж өссөн байна. За хамгийн их өндөр хэмжээгээр өссөн нь бол уул уурхай арилжааны дэнчинд байршиж буй мөнгө 768 тэрбумаас 1.2 их найд болж өссөн юм байна. За тэрбум ээлжлээ. Нийт төр төлбөр 1.2 их найд болж өссөн юм байна шүү. За ингээд мэдээж нийт төр төлбөрийн нийт хөрөнгийн дүн 844 саяас 1.3 их найд болж өссөн байна. За орлогын тайлангийн хувьд борлуулалтын орлого гэдэг маань яг үндсэн үйл ажиллагааных нь орлого гэсэн үг те. Өөрийнх нь үйл ажиллагааны орлого гэсэн үг. За 13.5 тэрбум төгрөг байсан бол өмнөх онд 25 онд 10.8 тэрбум болж за бараг 30%-аар буурсан байна. Гэтэл борлуулалтын өртөг 5.2 тэрбум байсан бол 5.9 тэрбум болж 15 орчим хувиар ч юм уу өссөн байна. Өөрөөр хэлбэл
үндсэн үйл ажиллагааных нь орлого буурсан ч өртөг нь өссөн байна. За ингээд энэ маань мэдээж нийт ашиг буурсан гэсэн үг. За харин хүүний орлого 33.1 тэрбум байсан бол 34.6 тэрбум болж бага зэргийн өссөн байна. За энэ бол мэдээж нөгөө уул уурхайн биржийн дэнчинд байршиж буй мөнгө түүний хүүний орлого байгаа. За бусад орлого 23-аас 40 сая болж өссөн байна. За борлуулалт маркетингийн зардал мөн өссөн байна. 670-аас 748. Ерөнхий удирдлагын зардал 2.6 тэрбумаас 3.2. Заас нэг 20 гаруй хувиар ч юм уу өссөн байх нь байна. Тэгэхээр өөрийн үйл ажиллагааных нь орлого буураад хад өртөг болон үйл ажиллагааны зардал буюу ерөнхий удирдлагын зардал, борлуулалт маркетингийн зардал өссөн. За тэр байтугай бусад зардал 124 саяас 430 сая болж 3 дахин шахуу өссөн байна. Тэгэхээр эдгээр зардлуудын өсөлтийг хэрвээ тодруулах нь байсан бол тодруулга дээрээс нь харах боломжтой. За даанч харамсалтай тодруулга нь алга. Ингээд 3.6 тэрбум төгрөгийн татврын зардалтай 31.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай. Татврын дараах цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөх онд 34.2 тэрбум цэвэр ашигтай байсан. За 10 орчим хувиар буурсан байна. Тэгэхээр хүүний орлого байхгүй бол энэ компанийн хувьд бол өөрийн үйл ажиллагааны зардлаач бараг санхүүжүүлэхгүй хэмжээний болох гэдэг нь тийм. За өмчийн өөрчлөлтийн тайлан, за энэ бол санхүүгийн байдлын тайлангийн 3 дугаар хэсгийн дэлгэрэнгүй байж байдаг. За мөнгөн гүйлгээний тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлантай тавхан харьцуулж харах боломжтой байдаг шүү. За тухайлбал хүлээн авсан хүүний орлого 33.6 тэрбум гэж байна. За 34 тэрбумаас дийлэн хийх нь бол тайлан дондоо хүлээгээд авсан байна. За цалингийн зардал ажилчдад төлсөн мөнгө 3.9 тэрбум. Өмнөх онд 2.9 тэрбум болсон. Тэгэхээр ихэнх зардлын өсөлт бол цалингийн зардлын өсөлт байж таарах гэдэг байна. За ингээд дэлгэрэнгүйгээр нь та бүхэн мөнгөн гүйлгээний тайлангийг харж болно. Хоёр дахь компанийн хувьд Төрийн банк. За тайлангийн нүүр байхгүй, батламж мэдээлэл байхгүй, сканер гэж оруулахдаа ингээд тэгш бос оруулсан. Тэгээд тооны хувьд бүдэг тий. За ингээд тайлан гаргасан гарын үсэг гэсэн чинь 2 гүйцэтгэх захирлын орлогч, санхүүгийн газрын захирал, за 4 хилцийн захирал, 2 захирал, тэгээ 3 мэрэгчлэн 7 хүн гарын үсгээ зураад хамгаад арцсан. За гэвч энэ харагдах байдалтай үн шиг маш сайн анхаарахгүй дээ. Ингээд уншихад төвхтэй байгаа зү харахад нэг юм бүдэг. За хөрөнгөний биржийн харин тайлан бол сайхан тод байна та. Учир дутагдaltaй ч гэсэн. За Төрийн банкны нийт хөрөнгө 6.2 их найдаас 6.7 их найд болж өссөн юм байна. Бага зэрэг өссөн. За өр төлбөрийн харж байгаа. Өр төлбөр нь тэгвэл өссөн юм уу, буурсан юм уу? За нийт өр төлбөр 5.6 их найдаас 6.1 их найд болж өссөн байна. За та бүхэн дотор нь ингээд дэлгэрэнгүйгээр нь харчиж болно. Жишээ нь энэ хоёр компанийн хувьд санхүүгийн тайлангийн маягтууд шал өөр байна те. Энэ чинь болохоор энгийн ХХК, за энэ нь болохоор банк. За орлогын дэлгэрэнгүй тайлан хүүний орлого 674 тэрбумаас 826 сая тэрбум төгрөг болж өссөн юм байна. За тэгвэл хүүний орлого өссөн бол цэвэр ашиг нь яасан юм бэ? За цэвэр ашиг нь түрүү жил 108 тэрбум байсан бол 83 болж 20 гаруй хувиар буурсан юм байна. За энэ мэт ингээд тайлангийн дэлгэрэнгүйгээр нь ороод харах боломжтой. За арилжааны мэдээний хувьд 2 сарын 2-оос 2 сарын 6-ны өдрүүдэд нийт 20.8 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан. Тэгэхээр эн чинь өдөрт бараг 4 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан гэдэг гэсэн үг. За энгийн өдрүүдээс бол бараг 10 дахин их хэмжээний идэвх сайжирсан, нэмэгдсэн байна. За хамгийн идэвхтэй арилжаалагдсан 5 компани гэх юм бол Голомт банк 7.3 тэрбум, Инвестгор 1.4 тэрбум, Хөвсгөл алтан дуулга 916 сая, Хаан банк 727 сая, MJ Aqua 644 сая төгрөгийн арилжаа явагдаж тэргүүлсэн байна. Хамгийн өсөлт үзүүлсэн 5 үнэтсээс Мандал даатгал 26% өссөн байна. 86.4 төгрөгөөр хаагдсан байна. Тандем 20.9% өссөн. За хар тарвахтай 15% өссөн, Монгол шиврээ 15% өссөн, Тэнгэрлэг медиа 11.7% тус өссөн үзүүлэлттэй байна. Эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн засууд гэх юм бол iTools 16% буурсан, Жүүлчин Твитэ 15%, Дархан хөв 15%, Монгол алт 14.4%, Шивэ ов 11% тус буурсан байна. За хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд үндэсний хөвчлийн сан 4% буурсан, 83.5 төгрөгөөр хаагдсан бол Мандал ирээдүйн өсөлт 2% өсөж 975 төгрөгөөр хаагдсан байна. Арилжааны хувьд Мандал ирээдүйн өсөлт 16.6 сая төгрөгийн арилжаа явагдсан бол үндэсний хөвчлийн сан дээр 4 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна.